Сайн байцгаана уу та бүхэндээ Солонгос хэлний 16 дугаар дүрм буюу нэр үгний араас алгадаг ээсо нөхцөлийн талаар үзэх гэж байна. Нэр үгийн араас алгах ээсо. За энэ ээсо нөхцөл нь Асын дөрөв мөн дээтэй төгсгөлтэй монгол хэлний Асын дөрөв дээтэй төгсгөлтэй. За энэхүү дүрмийнхаа жишээг уншаа явчих. За эхний жишээ бол 어디에서 공부를 해요? 요 어디 한에서 아시 нөхцөл гэсэн шүү дээ. 한аас 한 공부를 해요. хаан хичээл хийх вэ гэсэн чинь 학교에서 공부를 해요 буюу сургуульд хичээл хийн. 학교 гэдэг нь сургууль. 에서 сургуульд хичээл хийн. 주말에 어디에 가요? 주말에 гэдэг нь амралтын өдрөөр 어디 гэдэг нь өдрөө тодорхой ээ нөхцөл авсан. 어디 гэдэг нь хаана бас тодорхойд ээ нөхцөл. За 가요 буюу явж байна. явах вэ? За 주말에 어디에 가요 буюу амралтын өдөр хаашаа явах вэ? мөн 거기에서 뭐 해요? 거기 гэдэг нь одоо тэнд орж ирнэ. 에서 тэнд 뭐 해요? тэнд юу хийх вэ? 자, 주말에 시장에 가요. амралтын өдөр 시장 гэдэг нь зах гэсэн үг байгаа. Тэгээд газрын нэрийг тодтогоод энэ нөхцөл авсан. амралтын өдөр зах руу явна. 주말에 시장에 가요. амралтын өдөр зах руу явна. 시장에서 왕을 사요. 시장 захаас талах худалдаж авна. захаас талах худалдаж авна. За ийм өгүүлбэр байна. За эхнээс нь уншия. 어디에서 공부를 해요? 학교에서 공부를 해요. 주말에 어디에 가요? 거기에서 뭐 해요? 주말에 시장에 가요. 시장에서 마늘 사요. 자, 자 эхнээс нь орчуулъя. хаан хичээл хийх вэ гэсэн чинь сургуультай хичээл хийнэ. За амралтын өдрөөр хаашаа явах вэ гэсэн чинь амралтын өдрөөр хаашаа явах вэ? Тэндээ юу хийх вэ гэж асуусан чинь амралтын өдөр зах руу явна. захаас талах худалдаж авна гэсэн өгүүлбэрээр Эсон нэр үгэн залган Асын дөрөв дээтэй нөхцлөөр хэлэгдэнэ. Монгол хэлний Асын дөрөв дээтэй. За ингээд өнөөдрийн хичээлийг хийгээд өндөрлж байна. Хичээлээ сайн хийгээрэй. Баярлалаа. Баяртай.